Өглөөний мэнд яг одоо Японд 530 минут болсон байна. Өөрийнхөө төлөө яг одоо юу хийж байгаа гэдгээ сайтар ухаарч зоригтой, зоригтой бүтээлч нэг нэгээр өөрийнхөө амьдралын хэм маягт тааруулсан биш. Эсрэгээр нь хийж үзэж өөрийгөө хин гэдгийг ухаарч юуны төлөө явж байгаа гэдгийг ухаарч амьдрах нь чухал. Фокуслах, юмдаа фокуслаж юуныхаа төлөө өөрийнхөө энэ залуу насыг дуусгаж байгаа гэдгээ сайтар ухаарч бодлоготой, тооцоололтой, ирээдүйн зорилготой яг одоодоо амьдарч яг одоодоо юу хийж гэн тэрэндээ сайтар өөрийнхөө тархийг ажилуулж өөрийгөө харж байгаа юм шиг өөрийнхөө тархитайгаа ярилцаж амьдралаа дээшлүүлж явах нь бидний залуу насны нэг хэсэг. Тийм болохоор залуу байгаадаараа туршлагатай залуу байгаадаараа бусдаас сайн залуу байгаадаараа бусдаас илүү явж ингэж бодох биш. Миний юу дутуу байна? Би юун дээр фокуслох ёстой? Яагаад би ийм амьдралтай байна? Би юуны төлөө амьдарч байна? Хэний төлөө амьдарч байна? Яагаад өнөөдөр би энэ газар дээр байна? Юуны төлөө амьдрах ёстой вэ гэдгээ сайтар ухаарч өдөр болгон өөртөөгөө тэмцэж амьдралаа нэг нэгээр баг багаар дээшлүүлж нэг шатаар дээшлүүлж өрөөл устдаас өө хайх биш. Өөрийгөө дотор байгаа хинэг ойлгож тэндээс ирэх мэдээлэл эсвэл тийшээ явуулах мэдээллийг хянаж сонголтоо өөрөө хийж амьдралаа дээшлүүлж явах нь бидний залуу байгаагийн залуу насаа өнгөрүүлэх тэр үеийн тэмүүлэлтэй байх тэр залуу нас зоригтой байх тэр залуу насыг бүтээж нэг нэгээр ахиж нэг нэгээр шинчлэж ухамсартай амьдрах нь бидний амьдралын нэг зорилго. Чиний амьдрал, миний амьдрал улс төрөөс шалтгаалаагүй. Миний амьдрал надаас шалтгаалаагүй. Зөвхөн өрөөл өсөөс шалтгаалж байгаа гэж бодох биш. Чиний амьдрал бол чиний тархин дотор ч л байгаа. Яг одоо бодож байгаа бодол чинь чиний амьдрал. Тэргээ задал. Өөртөөгөө тулалт, өөртөөгөө төвз өдөр болгон хичээ. Тооцоололтой амьдрал. 30, 40, 50 юу хүн байх. Залуу насаа юун дээр үрж, юун дээр фокусч гэдэг бод. Тунгаа. За амжилт хүсье. Би ч гэсэндээ чадж байна. Та ч гэсэндээ чадна.